Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өмнөх хичээлдээр бид захиргаан гүйдлийн хүчдэл, эсэргүүцлийг яаж олдог тухай үзсэн бөгөөд олон бодлого бодсон билээ. Тухайлбал I тэнцүү Q хуваах нь T, I тэнцүү O хуваах нь R, I тэнцүү F-ийн CH хуваах нь том R дээр нэмэх жижиг R гэх мэт томьёонуудаас гадна хэлхээний хэсгийн омын хууль, бүрэн хэлхээний омын хуулиудыг ашиглаж бодлого бодож байсан. Энэ удаад бид гүйдэлгүйх гэдгийг электронлоор яаж тайлбарладаг тухай үзэх гэж байна. Ингээд өнөөдрийн хичээл нь металл дэх цахилгаан гүйдлийг электронлоор тайлбарлах гэсэн энэ сэдвийг үзье. Хичээл эхлэхийн өмнө та бүхэн гол тодорхойлолтуудыг, томьёонуудыг, зургийг дэвтэртээ зурж дахин уншиж ойлгохыг хичээгээрэй. За хичээл эхлэе. Хатуу биеийн доторх электронуудын хөдөлгөөн харилцан үйлчилээр цахилгаан соронзон үзэгдлийг тайлбарладаг онолыг электрон онол гинэ. Металл дэх цахилгаан гүйдлийг энэ онолоор тайлбарладаг. Металлын атомуудын хоорондох зай маш бага учраас гадаад бүрхүүл дээр байгаа электронууд нь зөвхөн ганц атомд харьяалагдахаа болж атомуудын хооронд чөлөөтэй шилжин явж байдаг. Ийм электроныг чөлөөт электрон буюу дамжууллын электрон гэднэ. Металл дэх цахилгаан гүйдэл нь дамжууллын электронуудын нэг зүгт чиглэсэн хөдөлгөөн юм аа. Гүйдэл зөөгч нь электрон учраас металл дамжуулагчийн дамжууллыг электронд дамжуултай гэж нэрлэдэг. Гүйдэл гүйж байхад металлын дотор талд цахилгаан орон байдаг. Харин цэнэгүүд хөдөлгөөнгүй байх тохиолдолд дамжуулагчийн дотор талд цахилгаан орон байдаг. Хоёр төгсгөл нь У потенциалын ялгууртай, L урттай дамжуулагчийн доторх цахилгаан орны хүчлэгийн модуль нь E тэнцүү U хуваах нь L байх ба энэ орны зүгээс электронд F тэнцүү E-г үржүүлэх нь E гэсэн хүч үйлчилнэ. Дараалсан хоёр мөргөлтийн хооронд электрон явах дундаж хугацааг тау гэвэл электроны хөдөлгөөний дундаж хурд нь дараах томьёогоор тодорхойлогдно. Энэ хурдны хэмжээ нь 10-ын хасах 5 зэрэгт метр секунд байдаг. Тэгвэл дамжуулагчийн дагуу цахилгаан орон гэрэлтэй бараг адилхан хурдтай 300 км/сек хэмжээтэй тархдаг атал гүйдэл зөөгч бөмбөс электрон нь гэрлээс маш олон дахин бага хурдтай хөдөлдөг. Энэхүү дамжуулагчийн хөндлөн огтлын талбайг S, түүн доторх чөлөөт электронуудын концентрацийг N гэвэл тэр дамжуулагчаар гүйх гүйдлийн хүчийг I тэнцүү E-г үржүүлэх нь N, үржүүлэх нь B, үржүүлэх нь S гэсэн томьёогоор илэрхийлж болно. Гүйдлийн хүчтэлтэй шууд хамааралтай учир энэ бол Омын хуулийн илэрхийлэл мөн. Үүнийг өмнө үзсэн Омын хуультай жишиж үзвэл дараах хэлбэрт шилжинэ. Эндээс эсэргүүцлийн олбол R тэнцүү ML хуваах нь E квадрат N тау S болох тул дамжуулагчийн хувийн эсэргүүцэл нь дараах илэрхийллээр тодорхойлогдно. Энэ хувийн эсэргүүцэл нь металл бүрд өөр байдаг боловч тухайн дамжуулагчийн хувьд тогтмол байдаг хэмжигдэхүүн юм. Үүнийг бид бүхэн таблицаас харж ашигладаг.